За аргачлал бүлгийн бичлэг А7. За өнөөдөр бид нар мэдээ ба арилжаа гэсэн юм сэдвээр ярина. За энэ бол манай дэлхийн бөмбөрцөг. За энэ бөмбөрцөг дээр 7.3 тэрбум хүн амьдардаг юм байна. Тэгээд тэр хүмүүс өдөр бүр их бага хэмжээний мөнгө кармалаад гэрээсээ гардаг. Амьдрал тасралтгүй үргэлжилдэг гэж байна тийм. Тэгэхээр аливаа эдийн засгийг ерөөсөө дэлхийн амьдрал гэдэг чинь 7.3 тэрбум хүний л хийж байгаа амьдрал шүү дээ. Тэгэхээр ханш өсөж ийн гэвэл энэ хүмүүс өсөж байгаа, унагж ийн гэвэл энэ хүмүүс унагж байгаа тийм үү. Яг дэлхий дээр мөн 200 гаруй улс орн байдаг юм байна. За энэ маань бол дор хаяж нэг 200 валют байна гэсэн үг шүү дээ. Доллар гэдэг юм уу, рубль, йен, төгрөг юу гэдэг юм те. За тэгээд амьдрал тасралтгүй үргэлжилтээрээ үргэлжлэн ханшууд тасралтгүй хөдөлж байдаг. Нэг орны мөнгийг нөгөө орны мөнгөөр солих, арилжих тэр процесс бол тасралтгүй явагддаг. Тэгээ амьдралын шаардлагаар энэ бол тасралтгүй явагддаг гэсэн үг. Тэгээд биднээс бол чартаа 7 хоногийн 5 өдөр 24 цагаар хардаг ч гэлээ гэсэн. Шинэ 7 хоног нэгдэхэд гаптай нэгдээд байдаг чинь юу гэсэн үг вэ гэхээр тэр бидний харж чадаагүй амралтын өдрүүдэд ханш тийгж хөдөлсөн л байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ханшуул үндсэндээ 7 хоног 24 цагаар хөдөлдөг байхгүй юу. Тэрнээс биднээс яг тэр биржүүд амралтж байгаа яг тэр хагас бүтэн сайдын тэр тасархайг бол харж чаддгүй ч гэсэн биднээс шинэ 7 хоног нэгдэхэд биднээс тэрийг гапаар нөхдөг тэр хөдөлгөөнийг. За ийм учиртай байна. За ханш нь нөлөөлөх үйл явдал амьдрал дээр тасралтгүй болж байдаг. Ямар ч ханш хизээч ямар ч шалтгаангүйгээр хөдөлдөггүй. Тэгэхээр ханш хөдлөх тэр шалтгаан гэдэг чинь ерөөсөө тоолж барахын аргагүй тий. Хэдэн мянган шалтгаан байдаг. Болж таарна дэлхий дээр амьдрал ерөөсөө явж байгаа юм чинь. Тэрийг бол одоо бүгдийг мэдэх, бүгдийг тооцох тийм ямар ч боломж байхгүй. За гэтэл энэ олон шалтгаануудаас бидэнд маш цөөхөн хэдэн л мэдээлэгддэг. Яг нь цөөхөн тэгээд хамгийн гол гэж уг нь үздэг тий. Энэ цөөн мэдээлэл ирдэг. За энэ мэдээнүүд яаж мэдээлэгддэг вэ гэхээр хэд хэдэн вебсайтууд байдаг. За жишээ нь Forex Peace Army гэж юм вебсайт бий. За энэ вебсайт бол яг уу давуу тал нь бол энэ ард нь энэ зурган дээр дарахаар тухайн мэдээний үед ханш яаж хөдөлсөнийг бол харж болдог. Нэг юм давуу талтай. За энэ бол бидний сайн мэдих маш өргөн хэрэглэгддэг Forex Factory.com байна. За би энэ Forex Factory-г одоо харж арилжаа хийхдээ хэрэглэдэг. За тэгээд нэг зүйлийг хэлэхэд те мэдээ гэд байх юм бол ерөөсөө арилжаа хийж чадахгүй. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Жишээ нь одоо юу гэдгийг 18:45 мэдээ би 21:30-д мэдээ би энэ улаан мэдээнүүдэл яриад штэ 7:45-д мэдээ би 7 цагт мэдээ би гэх ингээл ах юм бол те тэгэл дараагийн өдөр 1:30-д мэдээ би 7:32-д мэдээ би 15:45-д мэдээ би гэл ингээл энд мэдээ байгаа тэнд мэдээ байгаа энд мэдээ байгаа гэл ингээд ах юм бол биднээс арилжаа хийж боломжтой чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ гэдэг нэг асуулт гарч ирж байгаа юм те. Миний хувьд бас нэг үг хэлэхэд та нар итгэнэ үү вэ? Би мэдээ тэр болгон бас шалгаад байдгүй. За яагаад гэдгийг хэдүүлээ дараагийн хэсэгт ярив. За мэдээ ба оролт гэж байна. За арилжааны оролтын нөхцлүүдэл ягшлан баримтлах хэрэгтэй. Ямар арилжааны яг жимсчин арилжааны оролтоо тэр нөхцлүүдэл ягшлан баримтлах хэрэгтэй.
За жишээ жишээлх юм бол 5 сарын 3-ны өдөр манай орон нутгийн цагаар 11 цагт зарлагдсан тийм ээ. FOMC мэдээ энэ Federal Funds Rate 2 зарлагдсан. Яг. Тэгэхээр энэ манай орон нутгийн цагаар 11 цаг гэдэг нь миний MT4-гийн цагаар 18 цаг болж байгаа. Энэ дашрамт хэлэхэд та нас нэг ийм хүснэгт хийгээд авчвал бас амар байдаг. Миний орон нутгийн цаг, миний MT4-гийн цаг хоёр ямар харьцаатай байгаа юм бэ гэдэг. За ингээ 11 цаг гэдэг нь 18 цаг юм байна. За ингээ чартаа хараад тэр 18 цагт нь тэгээ юу болсон юм тий хэдүүлээ харъя л да. За 18 цагт нь болохоор за энэ одоо жишээ нь pound USD тийм ээ. Ханш сэл зонд байна. Сайхан унах хөдөлгөөн гаргасан. Pullback хийсэн 1 2 3 мөн average бол салалтай. Тэрийн чухам татсан гэл. Жимсчин арилжааны оролт ер нь л болох гэдэг. Гэтэ энд бол арилжаа хийгээгүй. Яг тэр ганц шалтгаан энэ дор байгаа. За сэл оролт мэд харагдаж байгаа бах. Гэхдээ байсан. Timing indicator over болоогүй байгаа байхгүй юм. Тэгэхээр арилжааны оролт биш бид орохгүй гэсэн үг тийм. Гэтэл бид орцсон бол юу болох байсан юм бэ гэхээр энд stop loss зогсох байсан баг. Хэрвээ орсон бол stop loss-ын зогссон. Тэгэхээр биднээс арилжааныхаа яг оролтыг ягшлал баримтлаад энэ арилжаанд ороогүй бол биднээсийг мэдээний үеийн энэ галзуу хөдөлгөөнөөс арилжааны оролт маань өөрөө хамгаалж байгаа байхгүй. Тэгэхээр арилжааны яг оролтоо нэг бүрчлэн ягшлал баримтлах хэрэгтэй гэдгийг хэлчихье. За яг энэ цагт тийм ээ яг энэ мэдээ зарлагдах үе дээр бусад ханшуудын ямар хөө байсан гэдгийг одоо хэдүүлээ очиод харъя. За 5 сарын 3-ны өдрийн 18 цаг миний MT4-гийн цагаар тийм үү. За ингээд гүйлгээ хараа явчих. Тэгээд арилжаа байна уу байхгүй. Энд бол байна уу байхгүй тийм. Ягдгүйл сэл зонд энэ савлгаа орж ирсэн ч гэсэн буцаад pullback хийхдээ энэ савлгаатай тэнцүү орой хийсэн тийм. Зүгээр магадгүй double top mop гэдэг ингээд янз бүрийн өөр юм хардаг хүмүүс арилжаа хийж мэдгэл. Жимсчнэр бол оролт байхгүй. Энэ мөн аврижуудын дээр бүтэн лаа гарч ирнэ гэж энийг хэлээд байгаа шүү дээ. Бүтэн лаа. Тэгэхээр энэ бол биднээсээ хувьд арилжаа биш. За дараа нь. За энд buy zone дэшээ өсөрсөн тий pullback хийсэн. За нэгдүгээрт нь бол тренд татах маягийн ямар нэг боломж алга байна тий. Хоёрдугаарт нь overbought болоогүй байна тий. За яг хоо галзуу хулгана хийдэг хүмүүсүүд маань бол энэ дээр арилжаанд ороод хожил авсан байна. За галзуу хулганы хийдэг хүмүүсүүд маань ямар нөхцөлд арилжаанд орох ёстой вэ гэхлээрээс ханш энэ яроолыг хийлээ. Ханш өсөх хөдөлгөөн гаргаад энэ оройг хийлээ. Fibonacci татаад үзлээ. Fibonacci-г эхний шатлалаа доош эвдлээ тий. Эхний шатлалаа доош эвдлээ гэдэг бол энэ Fibonacci-гийн 50 шатлал дээр энэ тохиолдолд бол биднээс юу хийх нь вэ? Buy limit захиалга тавьж болно. Pending order тавиад 127-оор таргет аваад stop loss харин аль болох энэ ёроол руу байх хэрэгтэй. Энэ хавьд ч юм уу эсвэл бүр энэ ёроол дээр ч юм уу. Яг гэвэл биднээс нөгөө савлгаагийн хэсэг ярьжсэн те ханш дээшээ явлаа pullback хийлээ. Энээс дээр л ирэх хэрэгтэй шүү дээ те. Тийм учраас stop loss-оо бол энэ цэг рүү тавих хэрэгтэй. За Fibonacci ихний шатлал эвдэгцэн байна гэдгийг хэлсэн. Мөн average-ууд бол өнцгтэй салалттай юм байсан байдалтай байх хэрэгтэй. Том Macao бол buy trade орох гэж учраас ногоон байх хэрэгтэй. Нөгөө хоёр индикаторын хувьд бол эсрэг байх хэрэгтэй. За одоо чинь энэ хавьд ч юм уу явж байгаа шууд тавьж болох юм шүү дээ. Энэ ногоон нөгөө хоёр нь эсрэг байх хэрэгтэй. За ийм нөхцөлд pending order тавиад ингээд
галзуу холгоныхан маань арилжаа хийж болно. За тэгж хийсэн бол яг энэ мэдэн дээр хөнгөн хожил авчин тий очоо зогсож байна. Очиж цохоогүй юм аа гэхэд тэгэл энэ дээр бид нар чинь зөндөө арилж байгаа бас алдсан шүү дээ. Энийг алдах арилжаа маань болов гэж тий. Тэр бол амин орлох шалтгаан биш шүү дээ тий. За ийм хөдөлгөөн гарсан юм байна. Яг жимсчингээр бол энд оролт алга тийм үү. За цаашаа яваа. Энд ямар ч оролт алга. Энд мөн алга байна. Яг энэ бол ханш том хүн авч хөрсөн 1 2 3 энэгээр тэрийн татсан энэ гэдэг ингээ орж олно л да. Гэхдээ энэ ёроолыг хийснээс хойш overbought болоогүй авах энэ бас дараа төрсөнгүү тий. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь яг энэ мэдэн дээр ирж байгаа лаа маань ийм том баах гэхээр харьцангуй том байна тийм үү? Энэ лаа том байна гэсэн үг. Тэгэхээр бол энд орж хэрэггүй. Яг цаашаа явъя. Гэтэ хамгийн гол шалтгаан нь overbought болж өгсөнгүй биднээс. За энэ дээр бол юу ч алга байна тийм үү? Энэ мөн average-ийн сарлт бол их муу байна тийм ээ. Ийм тренд бол татагдчих магадгүй. 1 2 3 гэд ингээд. Тэгээ энэ хавцаа бааяр гэхэлэр энэ stop loss тавьмаар бас их том болж байна. Яг өөрөөс хомон хашаал болчихоо 18 0 тохно ш. За энд бол юм алга байна. Хамгийн энгийнээр бол энэ хоёр хүрээгүй байна те. Савлгаа молгаа бол энэ ёроол гэх юм бол уусаа хүрээгүй байна. Тэгэж энэ дэр нэг бод татаж үзэх хэв. За энэ ёроол гэдэг ингээд үзэхэд тэр эхний шатлаараа тэгээд дэш явсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу ч байна. Цаашаа явлаа энэ дээр. Энд л бүр юу ч байна. Энэ дээр бас л юу ч байна те. Бай орох хэрэгтэй шүү дээ. Овер солд болох хэрэгтэй шүү дээ. Байхгүй. Энд юу ч алга байна. Энд бас л байхгүй байна. Энд байхгүй. Энд биднээс түрүүн ярьсан тий. Орсон бол алдах байсан. Энд юу ч байхгүй. Энд юу ч байхгүй. Энд ингээд тэгэхээр ямар нэг тэрийн татах боломж байна уу байхгүй. Тэгээд энэ мэдээ энд ирж байгаа байхгүй энд. Нэг бол зөв мэдэн дээр мэдээний дараа зөв нэг ингэж нэг хараад тэгээд нэг ийм тэрийн татаад тэгээ энд дэвтэгтэн гээд нэг орол орхолтой. Гэтэ энэ бол мэдээний дараа болж байна энэ оролт. Энэ мэдэн дээр угаасаа хөдлөг байна энэ ш тийм ээ. За энэ 18 энэ бол бас л оролт. Энэ дээр хөрсөнгөө. Энд бол юу ч байхгүй. Энд байхгүй. Энд мөн адилхан энд байхгүй. Энд мөн энд байхгүй. Тэгээд 1 2 3 тэрэнд энд байхгүй болчлоо. За энд байхгүй байна. За энд бол бас байхгүй. За гэх мэтэр. За тэгэхээр яг юу гэсэн үг юм бэ гэхээр мэдээтэй өдөр болохоор тэгээ нэг жаахан ядаргаатай өдөөд байх шиг байна гэд манайхны нэг нүцсэн байсан тий. Тэгээ тэр яг үнэн баггүй. Хэрвээ мэдээтэй бол тий угаасаа яг жимсчний оролт тэр болгон гарч ирэхгүй угаасаа. Тэгэхээр энэ мэдээ ирлээ энэ мэдэн дээр яах вэ гэдэг ингээд ханш хөдөлгөөс өмнө өөрөө савчаа сэтгэл санаа савлаадах ямар шаардлагагүй зөвхөн жимсчнийхаа яг оролтыг ягшлахаараа сууж байгаа хэрэгтэй. Тэгэл тэр өдөр олон мэдээтэй байгаад ханш ядаргаатай хөдлөөд арилжааны оролт гараагүй бол тэгэл гараагүй л байхгүй тийм ээ.
гарсан бол хэрвээ бүх нөхцөл хангагдсан бол бас орох хэрэгтэй. Ороод нэг бол маш хурдан хожлоо ийн. Нэг бол маш хурдан хожигдно. Тэр нь яг сайн юм биш үү те. Тэтгэлэргүүл биднээс 50% нь хожин 50% нь хожигдно. Нөхцөл бүгд яг бүрдсэн бол ороход борогдох юм байхгүй. За тэгээд арилжааны оролтын нөхцлүүдэд ягшлан баримтлах хэрэгтэй. За энэ биднийг мэдээний үеийн галзуу хөдөлгөөнүүдээс хамгаална гэж. За энийг бол сая бид ярьчлаа, таахан ойлгосон гэж найдаж байна. За тэгээд дараа нь хэлэхэд бол те биднүүсийн гарын дор ямагт бидэнтэй цуг байдаг, бас ч муугүй нэг сонголт байдаг. Тэр бол арилжаа хийхгүй байх явдал. Хэрвээ ямар нэг зүйл тиймхэн санагдвал арилжаа битгий нэг гэж байна. Тэгэхээр арилжааны нөхцөл ингээ бүрдсэн ч гэсэн чи мэдээнээс жоохон бэрхшээгээд байдаг ч юм уу. Ямар шалтгаан байж болно те. Одоо юу гэдгийг тэрийн чогомч өнцөг мотойч байдаг юм уу? Мөн авирчууд чинь хоорондын зайн ойртож ирэн гэж чи үздэг юм уу? Ямар нэг юм тиймхэн санагдах юм бол зүгээр л орчих хэрэгтэй байхгүй юу? Нөгөө арилжаанд мөнгө алдснаас арилжааны боломжоор өнгөрөөч. Маргааш ирнэ, нөгөө дэргэнтэй тэр үед нь арилжаа хий гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биднээс зөвхөн мэдээний үед ч шүү дээ. Ер нь бол биднээс жимсчингээр арилжааны оролтоо харж байхад ч гэсэн биднээс гарын дор байдаг нэг муугүй сонголт шүү энэ бол. Тэр бол арилжаа хийхгүй байх явдал байдаг тийм. За дараагийн бүлэг. Арилжааны сигнал дагах талаар гэж байна. За арилжаа хийхэд дараах 5 зүйлийг шийдэх хэрэгтэй. Үүнд нэгдүгээрт нь ямар ханшин дээр те, хоёрдугаарт нь аль чиглэлд ба юм уу сэл юм уу те, гуравдугаарт нь хэд дээр орох юм те, ханш хэд дээр орох юм, дөрөвдүгээрт нь стоп лосс хаана байх юм, тавдугаарт нь таргет хаана байх юм бэ гэд ийм гарын 5 уруу шиг юм шийдэхэд л оршиж байгаа. За чи чартаа хараад арилжааны оролтуудаа шалгаад тэгээ энэ 5 зүйлийг орлоод ингээд бие дагаад арилжаа хийгээд явахад хангалттай зүйлийг би чамд өгсөн байгаа гэсэн үг. За яа. Гэхдээ яагаад сигнал гэж байх юм бэ гэхлээрээс миний бодлоор бол сигнал гэдэг бол одоо биднээс 16 ханшийг 5 минутын чартан дээр 15 минутын чартан дээр ч юм уу 1 цаг 4 цаг дээр ч юм уу ингээд харна гэх юм бол их олон чарт болж өртөг. Тэгэхээр олон хүн нэг аргачлалыг мэдчихэвэл те нэг нь хараагүй юмыг нөгөөх нь хараад хэлж өгч болно. За энд бол сигналын нэг ач холбогдол нь байгаа. Чинь Facebook групп дээр под гэж дуурайд сигнал ороод өгдөг чи хамгийн түрүүнд тэр ханшиг гаргаж ирээд хардаг тийм. Тэгэхээр тэрийг чи хараагүй гэж болно шүү дээ. За ийм нэг ач холбогдол цаг хугацааг хэмжиж өгнө тийм. Дараагийн дугаарт нь бол ямар зүйл энэ төр хэлж болох вэ гэхээрээс forex арилжаа хийх хүмүүс тодорхой хэмжээний нэмэлт орлоготой болъё гэж хийдэг тийм. Гэтэл тэгж forex руу орж ирчээд тэгээд одоо арилжаа хийж сурна гэдэг нэг тийм том асуудалтай тулгардаг тийм. Тэгээд тэр том асуудлынхаа өмнө хүмүүс сөхрөд ундаг. Тэгэхээр хэрвээ бид нар үнэхээр амжилттай арилжаа хийгээд байгаа бол яагаад бас бусдыгаа сигнал өгөх байдлаар дагуулж болохгүй гэж тийм. Тэр хүний маш их цаг хөдөлмөрийг хэмнэж байгаа байхгүй юу. Тийм учраас бол бас сигнал өгч болно. За сигнал үг авахын энэ хүндрэлтэй асуудлууд юу байна вэ гэхээр нэгдүгээрт нь бүх арилжаагаа постлж амждаггүй юм. Сигнал өгч байгаа тал нь. Хоёрдугаарт нь бүх сигналыг дагаж амждаггүй юм нэг авч байгаа тал нь. Тэгэхээр би энд бол
арилжааны сигналын тухай юм ярьж штэ. Тэрнээс одоо би 50 та нар дагна гэсэн юмыг огт хэлсэн. Тануусын хинч сигнал тавьж болно гэдгийг бодох хэрэгтэй. Яг л биднээс ямар нөхцөлд сигнал тавигдж байгаа вэ гэдгийг мэднэ. Сигнал тавигдлаа гэхэд биднээс тэр чартан дээр очиод тэнд юу болсон бэ гэдгийг биднээс мэднэ. Хараад мэднэ те. Ганцхан миний харж амжаагүй юм хин нэг хүн хараад надад тавих юм бол би шууд цагаа амнаад тэр чарт руу очиод харж ижээн л гэсэн үг. За тэгээд за энийг тэгээд бүх арилж байгаа ингээ постж амждаг юм. Ялангуяа жижиг цаг дээр 5 минут энтер дээр бол маш хэцүү. Арилжаа хийж постлох зэрэг хань шидлээ өөр болчдөг байхгүй. Тэгэхээр тийг бол постлоод байхгүй. За бүх сигналыг бас хүмүүс л авч чаддаг юм. За энийг юу хэллээ. За цаашаа явъя. За жишээлх юм бол энэ хараа 48 арилжаа хийсэн юм а гэж бодъё. 24 хожсон, 24 хожигдсон гэж бодъё. Гэтэл энэ 48 арилжааг яг энэ нөхцлөөр хийсэн бол биднээс 48% нөхцөлд хийх байсан байна. Гэтэл сигнал өгч байгаа тал маань энэ 48 арилжааг 48 л ингийн постлж чадахгүй байхгүй юу? За постлчлаа гэд бодоход сигнал аваад тавьж байгаа хүмүүс маань 48 үлгийн авч тавьж чадахгүй байхгүй юу? Уг нь бол 48 үлгийн постлж чадаад 48 үлгийн дагаж чадах юм бол ижил үр дүн гарах хэрэгтэй тийм. Гэтэл чаддаггүй. Гэтэл жишээлх юм бол би одоо энэ 48-аас магадгүй нэг 25-ын постлсон гэж бодъё л дээ. Гэтэл тэр 25 дотор миний хожсон 24-өөс хэдэн орох вэ? Хожигдсон 24-өөс хэдэн орох вэ гэдэг чинь өөр харьцаа болоо явчихж байгаа байхгүй юу? Магадгүй миний хожигдсон 24 арилжаанаас дийлэнх нь орсон байж болно шүү дээ. Постлогдоод тэгвэл муу тэрээд дэр муу сигнал болж хүрч байгаа байхгүй. Гэтэл цаанаа бол өөрөө бол ашиг хийсэн байж байгаа тийм. Ийм нэг зовлон бол бий. Тийм учраас яг хуу сигнал өгч байгаа нь аль болох бүгдийг л өгөхийг бодох хэрэгтэй. Авч байгаа нь аль болох алдахгүй тавихыг л хичээх хэрэгтэй. Тэгээд аль талаасаа хичээх хэрэгтэй. Гэхдээ энэ сигнал бол би сургалтын заран дээр гэсэн хэлжсэн ингээд тодорхой хугацаанд энэ явна шүү дээ. Тэгээ би аль болох олон сигнал тавихыг бодно. Тэрийг таах ингээд дагаж болно. Хэрвээ тэгээд дагаад тэгээд болоод байгаа бол тэгээд дагаад явах уу? Эсвэл өөрөө бие дагаад чартаа хараад шийдвэрээ гаргаад явах уу гэдэг тэр салаа замын сонголт бол та нарыг. Гэхдээ миний хувьд бол нэг удаа сургалт хийсэн, нэг удаагийн сургалтанд суусан, тэгээд насаараа сигнал өнгөө тахна гэсэн юм бол байхгүй шүү дээ. Энэ бол одоо ингэ сургалт болно. Энэ дадлагын хугацааны л асуудал шүү дээ. За энийг бол ойлгох хэрэгтэй. За сигнал тавигдлаа гэж бодъё. Тэгэхээр юу хийх ёстой вэ гэхээр хамгийн нэгдүгээрт нь стоп лоссны хэмжээг PP гаргана. Хоёрдугаарт нь волюма тоос гаргана. Тэгээд дансныхаа 1 юм уу 2% рискийг авна. Гуравдугаарт нь арилжааны рискээ зөв тооцсон болон сигнал зөв дагсан эсгээ маш сайн нягтлж шалгана. Буруу чиглэлд арилжаанд орсон байх вэ? Stop loss target чинь буруу тавигдсан байх вэ? Эсвэл буруу хувиа рисклцсэн байх вэ гэл ингээл эсвэл тэр байтугай хүн буруу ханшин дээрс тавьчих магадгүй шүү дээ. Тэгэхээр бүгдийг л маш сайн шалгах хэрэгтэй. За дөрөвдүгээрт нь хэрвээ алдаа гаргасан бол тэр арилж байгаа даруйхан хаагаад дахиад зөвөр нээх хэрэгтэй. Зөвөр нээх гэсээр байтал чинь ханш тодорхой хэмжээгээр гүгээд явцсан бол арилжаа битгий нэ зөвөр тэр сигналыг өнгөрөө гэсэн. Ийм зөвлөгөөг. Одоо энийг бол бүгдийн таа бүхэн мэдж байгаа шүү дээ. Stop loss-ны хэмжээ PP-ээр яаж гаргадаг, волюмаа тооцдог. Ерөөсөө яг жимсчин аргачлал маань яваад одоо энэ candle нэгдэхэд арилжаа нээн гэхэл яг тэрний өмнө юу хийдэг вэ? Тэрнээс хойших үйлдэлүүдийг л хийж гэнэ гэсэн үг шүү дээ. За, тэгээ сигнал гэдэг маань нэг иймэрхүү юмнууд л тавигдана гэсэн үг л дээ. Ямар ханшин дээрийн тэгээд болжгүй л яг хоо time frame бол бас тавиул их зүгээр хүмүүс бас очиж харахад тэгээ аль чиглэлийн хэд дээрийн
Тэ одоо гэж байж болж шүү дээ. Одоо яг хий гэж тэ. Stop loss target. За нэг иймэрхүү. За нэг иймэрхүү. Энэ бол гоё сигнал байсан бооз 500 p pound гэдэг бол гайхалтай тийм үү. За саяных бол зураггүй байсан те зүгээр бичиж оруулсан байсан. Зүгээр юм бас зурагтай байж болно техник. Мөн л яг саяын зүйлүүд зурагтайгаа тэгээд бяцхан тайлбартай ч хийж болно тийм үү. За иймэрхүү юмнууд хийж болно. За зарим сигналууд нь тодорхой нөхцөлтэй ингээд өгөгдөж болно. Жишээлх юм бол евро USD M15 гэж бичээд тренд дэвдэгдээд шинэ лан дээр сел ороо гэдэг. Тэгээд stop loss-ын таргеттай хэлж өгсөн байж болно тийм үү. За ийм байдлаар бас өгөгдсөн байж болно. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтал баярлалаа.